номны тухай бага таныг ашиглаад сэтгэлээ гэсэн үү? Энэ bottom navigation bar нь бол гоё юм. Энэ хоёр дараг тийм яа дарагдах байх юм. За дөрөв дараад байсан. За home нь энэ болохоор юу юм бэ те? Уншиж байгаа ном юм байна те. Энэ болохоор ингээ алдартай номууд гэн санал болгож байгаа юм шиг байна. Энэ бас тийм юм байна. За дээр нь дарахаар дэлгэрэнгүй мэдээлэл юм уу те. Уншигингүүд ингээд доошоо хууцаар юм те. Энд дарж болд юм. Энэ яа юм бол амар тэсэлт. Таажаарай. Энэ профайл дээр дарж болд юм шүү те. За ингээд home screen-ийн шаллаа. За жаа back to read гингүүд бас нэг уншдаг хуудас руу юм уу те. Read now дараад энэ тэгээд байж байгаа яаж дараагийн хуудас руу шилжих юм. Ингээ scroll доол явах юм доошоо. Хуудасаар биш юу scroll тамийн дээ. Бороо дарчлаа. Эндээ дараад ямар хэцүү юм бэ? За library. Одоо миний худалдаж авсан номууд юм уу те? Миний уншсан номын түүхүүд ер нь бол хугацаатай юм байна шүү дээ. Search дээр нь болохоор би угаасаа ном хайна гэсэн үг тий. Энэ бол ойлгомжтой. Энэ юу? Энэ settings нь ямар царимаатай юм бэ? Reading reminder, за notification-тэй юм байна. Хэл солих юм байна. Дэмтэй юм байна. Энэ дэм бол ингэж энэ switch бүр ямар сайн тоглолтдог бат айгүй хаачин л юм байна. За болсон уу? За.